UG looking for the angle. Jenkins will hop right over the wall. Kick comes out. Here comes Sonic Wave. It's stolen. UG grabs the Baron. A pick on a kill. Easy fun for UG. He hits the smite against Keel, and now TLC's in shambles. Roman Асаана би Монголын шигшээ багийн League of Legends төрлийн тоглогч Ганбат байна. Би нь бол багада сахилахгүй гэхээс илүү юу нэлээд томоотой талдаа дотоод тоглож эхлээд хамгийн анх юу нь бол e-sport орж эхэлсэн. 12 дагангада IELTS өгөөд тэгээд юу нь бол зөв энгийн сургалт яваа гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд би тухайн үедээ зөв Twitter scrollж жагаад гадаад сургуулиуд лолоор ингээд тэтгэлэг өгд юм байна гээд сургуулиудын Twitter page лөө e-sport-ийн page лөө ингээд ийм ranked ийм хүн байна. Тэгээд надад тэтгэлэг өгөх ухааны юм бичээд тэгээд сургуулиуд apply хийгээд ингээ анх явжсэн. Bethany Lutheran College гэх team сургууль руу яваад team сургууль байж байхдаа би өндөр ранктай болчоод тэгснийхээ дараа FlyQuest орсон. Манай сургууль болохоор ер нь бол том e-sport-ийн building-тэй school office дээрс аахгүй. Тэгээд тэгэл бүх ингээл e-sport-ийн хүмүүс тоглоо сууж идэг. E-sport-то ингээд 10 жил байхдаа сайн байх юм бол ер нь Америкт болоо зөндөө сургуулиуд те тэтгэлэг өгдөг байхгүй юу? E-sport-ийн scene нугасаа коллежийн scene болохоор амар том. Тэгээд энэ бол хэрвээ ямар нэгэн сургууль харж байгаа тэр сургууль чинь ингээд e-sport-ийн багтай байх юм бол тэгээд тийш нь reach out хийгээд те хэрвээ өндөр ранктай байх юм бол тэд нарт над чиг 100% тэтгэлэг өгдөг ч юм уу. Тэгээд энэ бол тэтгэлэг авах боломж бол зөндөө. Хамгийн анх League of Legends гэдэг тоглоомыг ахаас олж мэдээд тэгээд тоглож эхэлсэн. LoL-ыг харчаад арай нэг царайлаг дотоо шиг санагдаад тухайн үедээ энэ бол би нэлийн баг байсан болохоор тэгээд арай өнгөлөг харагдахаар тэгэл тоглож эхэлсэн дээ. Аним үздэг байж байгаад өөртөө UK гэдэг нэг өгч жагаад тэгээд цаанд K бичгтээ J-ээр бичээд тэгээд UG гэдэг юм болсон. Би анхныхаа контракта FlyQuest-ээс аваад тэгчээд хамгийн анх ээжтэй өглөө залгаж хэлээд би өөрөө энийг сайн хэлээ сургуулаасаа гарлаа гэж залгаад хэлсэн чинь тэг гээд. Энэ бол намайг нэлээд дэмжиад миний шийдвэрийг юу нь бол ямар шийдвэр гаргасан байнг дэмждэг болохоор ер нь энэ шийдвэр гаргахад илүү амархан байсан. Тэр багтаагаад Лос Анжелес руу нүүж ирсэн. Тэгээд багийнхэнтэйгээ хамт амьдраад өмнөх зүгээр ганцаараа тоглодог байгаад онлайн багтаа тоглодог байхад хүмүүс нэг хичээхгүй байгаа юм санагддаг байсан. Тэгээд хамт байгаад хамт тоглож ирснээс хойш ер нь бол тэг илүү их care хийдэг, илүү try hard хийдэг нь хамгийн өөр байсан юм. CS Academy гэдэг тийм академийн лигт нь тоглодог байсан тохиол дээ. Өдөр болгон бид нэр 10 гэхэд оффистаа очиод 5-6 цаг хүртэл бэлтгэл хийгээд тэгээ дараа нь хамтдаа хоол идээ, жимд яваад тэгээ тэгснийхээ дараа унтаад тэгээ дахиад тэргээд автах. Тийм юу нь бол бэлтгэл нь л хамгийн өөр байсан да. Нэлээд сандардаг байсан гэх юм уу? Энэ бол яаж ингээд pressure, emotional тэ handle хийгээд сайн тоглож чадах вэ гэдгээс сурсан юм да. Энэ сонгосон шалтгаан нь болохоор би хамгийн анх mid lane тоглодог байсан байхгүй юу? Тэгээ mid lane тоглодог байхад Kiana гэдэг баатар байдаг байсан. Тэгээ тэр баатрыг тоглодог байж тэр баатрыг ингээд right болохоор jungle болгоод тэгээд тэрнээс хойш юу нь бол ер нь бол би илүү jungle тоглох чадвартай хүн байна гэж jungle болгосон. Jungle бол тоглоход хамгийн чухал үр чадвар гэх юм бол ер нь бол аль болох багийнхантай ингээд ямар плантай байх ёстой вэ гэдгээ тайлбарлаж хэлэх ёстой юм шиг санагддаг. Тэгээд энэ бол эхний 10 минут 15 минут ер нь бол аль сайдтай тоглох вэ, ямар objective авах вэ гэдгээ багийнхантай сайн тэ тоглож байхдаа хэлээд энэ тоглолтод ямар win conditionтэй вэ гэдгээ сайн хэлэх ёстой юм шиг санагддаг. Тэгээд стилээ гэх юм бол илүү нэг тийм aggressive тэгээд controlled стилээ гэх юм уу. Тэгээд яг ирэхээсээ яг хэд хоногийн өмнө манайх яг college hour-ыг толгойд нэгт ороод ирсэн. Тэгээд өнгөрсөн жил би бас орж байгаад өнгөрсөн жил college hour-ыг 2 орсон байхгүй юу. Тэгээд сая дөнгөж ирэхээсээ өмнө нэгт орсон. Өнгөрсөн жилийн 4-5 сард байж байхад надлуу team deputy-ийн general manager надлуу бичээд тэгээд try out-д нь тоглож үзээч гээд тэгээд би нэг 2-7 хоногоос 3-7 хоног тэр try out-д нь тоглож байгаад тэгээд яг тоглож дуусны дараа за чи ер нь манай багт орооч гэж саналаа явуулжсэн. Ялгаа нөх юм бол тэгэл office тэгэл бие авч явах хандлага ер нь бол яг юу гэх юм баг ажилд жинхэнэ ажилд явж байгаа юм шиг. Заавал цагтаа байх ёстой. Яаж баг авч явдаг, яаж коучуд чинь чамтай харьцдаг. Тэднэр л хамгийн том ялгаа байсан да. Энэ бол хамгийн анх FlyQuest орж ирсэн бол нэлээд дарамттай л байсан баг. Гэтэл Liquid-д орсны дараа ямар ч нэг тийм дарамт энтер тэмцсэн надад. Энэ л хамгийн нөлөөсөн хүн гэх юм бол юу вэ? Team Liquid-д байхад байсан Core JJ гэх юм уу? Энэ л өмнө дэлхийн аварга болж исэн тоглогч байхгүй юу?
тэр тоглогч юу нь бол нэлээд геймийг ямар өнцгөөс харах хэрэгтэй вэ? Ямар win conditionтэй болох вэ гэх юм нэг тийм зөндөө advice өгсөн гэх юм уу. Тэр нь бол миний тоглоомоос гадуур хобби бол gym явах, анime үзэх, кино үзэх, скол дуу сонсох гэх юм уу. Стрессээ бол тэгэл ганц гадагшуулдаг арга гэх юм. Энэ бол gymд явах юм да. Scream жоохон муу байх юм бол скол жоохон сэтгэлээ унаад байх юм бол gymд явах юм бол ер нь бол нэлээд mood дэвшлээ явчихдаг. Ер нь хожигдлын дараа сэргэх гэхээс илүү ер нь бол хожигдсныхаа дараа тэр тоглолтоо ахаад үзээд тэгээд ер нь бол би ямар алдаа гаргасан бэ? Скол багаараа ямар алдаа гаргасан байна? Тэнийг яаж тэ засах вэ талаар боддог. Одоо болохоор Maryville University гэдэг тийм багт. Нэг сурч байгаа сургуулийн шигшээ баг. Тэгээд тэр баг болохоор college аврагтаач тоглолдог. North American Challengers гэдэг тэр тийм зөндөөс хамт тоглолдог. Яг general schedule гэх юм бол 7-1-ийн 5 юм уу 6 өдөр бэлтгэл хийдэг. 7-1-ийн нэг өдөрт нь ингээд нэг матчтай байж таарад. Тэгээд нэг өдөр нь болохоор off day тий. Хамгийн хүнд гэх юм бол Team Liquid-д яг ингээд draft-луусныхаа дараа ер нь бол нэлээд гүнхтэй байсан. Ер нь бол гарсан шалтгаан гэх юм бол Америк лиг тоглохын тулд ингээд нэг багт 2 импорттэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд би болохоор Монголын тоглогч болохоор импорт слотоо илүү сайн тоглож скол өөр хүндээ ашиглана гэдэг тэгээд гарсан байгаа. Гүнхтэй байсан ч гэсэн тэгээд e-sport-д байгаа хүмүүс болохоор roster change хийх болохоор нэлээд тэгээд common болохоор тэгээд айлуулах team юмд илүү эерэг хандах хэрэгтэй юм шиг санагддаг. LoL ер нь бол намайг анх тоглож эхлэхэд бол Монголд бол нэлээд алдартай байсан. Бол тэмцээн болгонд нь тэгээд 64 32 баг ордог. Тэгээд одоо болохоор тоглогчд нь нэлээд буурсан. Энэ бол тэрний шалтгааныг би бодохдоо яг тухайн үедээ Монголд LoL-ын сервер болохоор нэлээд их пингтэй байдаг байсан. Энэ бол EU West дээр нэг 130 пингтэй тоглодог байдаг ч юм уу. Гэтэ одоо болохоор Тайван руу те 60 пингтэй 70 пингтэй энэ бол пинг багассан болохоор ер нь бол тоглоход илүү enjoyable болсон. Тийм болохоор хэрвээ өмнө тоглож исэн байсан ч хүн юм уу эсвэл шинээр тоглоё гэж үзэж байгаа хүн юм бол тэгээ баг server дээр тэгээ тоглоод үзээрэй гэдэг. Монголд e-sport илүү ингээл томрол байх юм шиг санагддаг шүү дээ. Энэ бол Монголд гэх юм бол тэгээ CS:GO дээр нэлийн алдартай хүн болгон те мэддэг. Энэ бол тэдний ачаар юу нь бол e-sport бол нэлийн хөгжөөл яваад байна. Монгол тоглогчид нэг илүү их амжилт үзүүлээд явах юм бол тэгэл цаашаа хөгжөөл явна гэж бодож байна. За ер нь миний хамгийн анх орж ирсэн тэмцээн бол би нэлийн жоохон байсан юм аа. Би хамгийн анх нэг тийм bronze ер нь бол LoL-ийн хамгийн баг ранк байсан байхгүй юу? Team rank-тай багтаа ороод тэгээд шууд асууж байсан. Монголдо амжилт үзүүлж ирсэн гэх юм бол Blink гэдэг баг байсан байхгүй юу? Хоёроо. Тэгээд энэ бол одоогийн коучтэй би хамт тоглодог байсан. Тэгээд хамгийн том амжилт үзүүлсэн юм бол ICT Expo-д ялж байсан юм уу? Нэг Asian Games бас LoL-оор болж байсан байхгүй юу? Тэгээд Монголоос LoL-ийн баг бүртгүүлгээд тухайн үед би бүртгүүлэгч хийсэн чинь би 18 нас хүрээгүй байсан болохоор орч чадаагүй. Тэгээд би орч чадаагүй болохоор тэгээд хүмүүс нь бас бүрдэж чадахгүй тэгээд Монгол явахаа болж исэн. Тэгээд тухайн үед нэлээд харамсаад ер нь бол дараа дахиад ийм боломж олдох юм бол заавал явна даа гэдэг. Тэгээд тэр боломж ирэхэд бол нэлээд баяртай байсан юм да. Ер нь бол би анх Mesa-гийн пэйжийг харчаад энэ бол энэ анкетыг бүглөөрөө гэдэг нэг тийм форм гаргацсан байсан. Тэгээд тэр формыг бүглээд заавал ер нь бол Монголоо төлөөж тоглоно доо гэж бодчихсон. Монголын ингээд LoL-ийн scene ер нь бол нэлээд жижигхэн болохоор сайн тоглолдог, дайггүй тоглох хүмүүс нь бол ер нь бол дандаа бие таньдаг. Ямар драфтаар тоглох ёстой вэ? Ямар баатруудтэй метанд байгаа вэ? Ямар үедээ сайн байж гэх юм уу те? Энэ хэсэгт юу их ёстой байсан байж гэх юм уу те? Тиймэрхүү юм хэлж өгдөг гэх юм уу? Билүүлсэн мөрөл гэх юм бол том багт орж үзье гэж хэлдэг байсан. Тэгээд Team Liquid-д аваад тэргээ билүүсэн юм да. Тэгээд дараагийн мөрөдөл гэх юм бол ер нь бол Asian Games-ийн тэг яг main event-д нь шалгараад тэгээд том хүмүүсүүд эсрэг болж үзмээр байна гэх юм уу. UG байлаа. Тэгээд энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд биднийг ENC болон Asian Games-д яаж тоглохыг үзээрэй.